Нийгмэл төмийн шиг компани нь 5 толгой гошин сухай чиглэлийн тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй жолооч нарт эрүүл аюулгүй орчныг бий болгох зорилгоор 2016 онд тайван авто зогсоол зохицуулбарын төслийн судалгааны ажлыг эхлүүлж 2018 оноос зам талбай болон барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. За сайн байна уу. Тэгэхээр энэ тайван авто зогсоол төслийнхөө талаар та үзэгчид маань тайлбарлаж өгөөч. Яг ямар үйлчлэл явуулдаг газрын ямар зориулалтаар ашиглах юм. За ер нь бол энэ тайван зогсоолын үйл ажиллагаа бол анх яагаад санаачилсан гэхээр ер нь бол одоо оюутлага, энержи, ухаан одоо энэ орчмын бүс нутгийн одоо уулуурхай бусад үйлчлэгээний байгууллагуудын одоо ажилтан албан хаагч, зочид, дээр нь гайлын хяналтын бүсээс үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн маань одоо амьдрах болон энд одоо 5 дахь орчин нөхцөл маань маш хүнд байсан. Одоо хүртэл одоо цагаан ад гэд нэрлэгдээд заншчихсан. Ийм байдлууд маань одоо хүртэл одоо үргэлжлээд үйл ажиллагаа явж байгаа. За тэрийг өчүүхэн хэсгийн ч болсон бид бүхэн одоо энэ тайван зогсоол гэдэг төслийнхаа хүрээнд шийдэж өгье гэсэн зорилготой байгаа. За ер нь бол одоо манай төсөл маань 2016 оноос анх төслийн маань эхлээд 18 онд бол бүтээн байгуулалтын ажлууд маань явагдсан. За одоо ийм байдлаар бүтээн байгуулалтын бол 90% явж байгаа. Зочид буудал, ажилчдын байр, эмнэлэг зэрэг нь бол одоо ашиглалтанд орсон явж байна. За төслийн маань блокийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлууд маань 90% явж байгаа. Одоо биднэрт нэг цэгийн үйлчлэгээ буюу кино, театр, офисын зориултын үйл ажиллагааны нэг блок маань одоо бүтээн байгуулалтын ажил дээр явж байгаа. Бусад зочид буудал, саун, халуус, эмнэлэг, ресторан зэрэг үйл ажиллагаа маань одоо 100% үйл ажиллагаа хэвээ явагдаж байгаа. Та буудал маань ерөнхийдөө 2 блок төр буудлаа маань байрлаж байгаа. Нийтдээ 420 хүний хүлээн авах боломжтой. За ресторан маань 350 хүний нэг дор хүлээн авах боломжтой байна. За тэгээ халуун ус маань мэдээж хамгийн өндөр ачаал ирдэг газар байгаа. Тэгэхээр халуун усан дээр бол эрэгтэй болон эмэгтэй саундтайгаа нийтдээ 40 хүний нэг дор хүлээн авах боломжтой үйл ажиллагаа явж байгаа. Бид нар энэ очер дугаарыг зохицуулах гэдгээсээ илүү тухайн компаниуд маань өөрсдөө одоо бүтэц зохион байгуулалтаараа очер дарааллын асуудал явдаг. Тэгээд ер нь бол манай буудлын үйл ажиллагаа маань бүх хүнд нийтдээ зөвхөн одоо жолоосоор зориулсан ч юм уу тийм байдалтай биш. Импортоор, экспортоор үйлчлүүлж байгаа иргэд болон одоо энд одоо төрийн болон төрийн бус байгууллага, төрийн албан хаагчдын маань бүгд одоо нээлттэй тийм үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ ер нь бол манай тайван зогсоолын автын одоо зогсоолтой төсөл дээр болохоор нийтдээ 2000 машиныг ачаатай том машиныг бол хүлээн авах бүрэн чадaltaй ийм байдлаар үйл ажиллагаа явж байгаа. Ерөнхийдөө бөмбөлөг гэдэг маань одоо нэг баригад гэж ойлгож болно. Нэг баг баригадыг тухайн одоо тээврийн компаниуд нь өөрсдийнхөө одоо хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж гадны одоо ямар нэгэн эрсдлээс хамгаалж тухайн бөмбөлөг маань одоо тээврт гарахынхаа өмнө PCR ч юм уу ямар нэгэн ковидын халдварыг тохиолдол илрээгүй байх хэрэгтэй байдаг. Тэгээд тэр хамгаалах үүднээс тусгаарлалтын бүсүүдийг бий болгож өгч байгаа. Тэгэхээр одоо зочид буудлын хэсгээр гэхэд бол тухайн одоо үйлчлүүлэгчдийнхаа 5 дахь орчныг бүрдүүлээд дээр нь тусгаарлалт хийгээд тухайн зочидтой харилцаа үүсгэхгүй нийтийнхээ одоо галтгоогоор үйлчлүүлэхгүй хоолыг өрөөнд нь авчраад өгдөг. Үйлчлэгээнийхэн цэвэрлэгийг нь өөрсдөр нь одоо манай хүмүүс ингээд тусгай хамгаалах хэрэгцээгээр өөрсдийн одоо хүчин чадлаараа өрөө үйлчилж ажилладаг. За мөн одоо буудлаасаа гадна манай энэ бүс одоо хариуцж байгаа энэ төслийн маань хүрээнд тээврийн хэрэгслүүдтэй ингээд тойроод бас бөмбөлгүүд бол байрлаж авч байгаа. За сайн байна уу? Сайн байна уу? Тэгэхээр одоо энэ 50 төсөл гэдэг энэ газар хэвтэн байна тийм. Тэгэхээр өмнө одоо жолооч нар маань машинд ингээл очир дугаарлаа тий. Хоосчл гээл энэ халуун гээл тий. Бас хөндлөлтийн процесс үүдэлтэй байсан. Энэ хоёрын маань ялгаа яг ямар харагдаж байна? 50 зогсоол бол яг харцсангуй өөрөлдөө эн чи одоо гэр орноосоо энэ олон бөмбөлгийн жолооч нар чинь
гэр орноосоо олон сар жилээр хоол тэгэл амьдрах нөхцөл эрүүл ахуйн шаардлага хангасан тий. Орчин одоо яг л гэртээ байгаа юм шиг ийм орчинд манай жолооч нар амьдарч байгаа. Энэгээрээ бол хамаагүй давуу талтай дархлаа унах янз янзын асуудал байгаа. Энд тийм учраас энэ бол орчин нөхцөлийн хувьд одоо хоол ундны хувьд тав тухтай байдал, эрүүл ахуй тал бүх талаараа бол сайхан орчинг бүрдүүлж өгсөн ийм газар байна. Тэгэхээр зэрэг санаагаар болдог бол бүх хүмүүлийг ийм газар байлгачдаг бол үнэхээр таатай. Одоо цагаан хаданд гэхэд чи одоо гэр кемптэй, тэгээ сэндвичтэй. Одоо яг нөгөө уурхахаа нүүрсний ойролцоо газар ингээл агаарын бохирдлоос хахгуулаад эрүүл ахуйн нөхцөл. Тэгэл машиныхаа кавинд одоо бас хэдэн 7 10 хоног сараар амьдэрдэг хүмүүс ч зөндөө байсан шүү дээ. Ойрч дугаар алдахгүй бол зөндөл байдаг гэсэн. Тэрнийг бол энд ингээд байрлаад тэгээ машинд очиж үүсдэхгээ тэн дээрээсээ очир дугаар аваад ингээд явах юм бол хамаагүй орчин өөр болж байгаа. Энэ мэтчлэнгийн ингээд амьдрах нөхцөлийг сайжруулаа тий. Ингэх юм бол бас энэ жолооч нарын ард одоо өчтөвчнөө амьдрал ахуй, өчтөвчнөө олон хүний амьдрал ахуй байгаа. Тийм учраас орчингийн ингээд бүрдүүлээд гэх юм бол боломж байна л гэж харж байгаа. Ер нь бол харуул хамгаалалт, гэрэлтүүлэг энэ тал дээр бол манайх нийтдээ 163 том гэрлийг одоо хашаага тойруулаад байрлуулж байгаа. За 100 гаруй камерын одоо байршуулан ажиллаж байгаа. Мөн харуул хамгаалалт болон өдрийн шөнийн тээвэр зохицуулалт, пост оруулагч гэдэг бүх оронтой 100% хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. За ер нь бол цэргүүд цэрэг цагдаа дотоодын цэрэг ер нь манайд одоо энэ тухайн бүс нутгийн шуурхай штабын баг бүрэлдэхүүн хүчний байгууллага бүгд байрлаж байдаг байгаа. Тэгээд эдгээр маань ямар зохион байгуулалтаар байрладаг гэхээр одоо энержи ресурс одоо бусад оюутлага, эрдэнэс тоондолгоо энэ том компаниудын маань бас хамтын ажиллагаагаар энэ хүмүүс маань бас тухайн байгууллагуудын харуул хамгаалалт бүс нутгийн аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Тэр байдлаараа тухайн компаниуд маань манай дээр одоо энэ хүмүүсээ байрлуулж байна гэж ойлгож байна. За ер нь бол одоо энэ бүс нутгийн маань өөрийн онцлог нь бол маш өндөр халуун байдаг. 40-с дээш градусын халуун байдаг. Тухайн хүний одоо эрүүл мэндийн биеийн онцлогоос даралт болон бас бүхэл эрсдэл бол бид нар урьдчилан харах боломжгүй. За дан ганц жолооч нар гэхгүй босод одоо энэ бүс нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа уурхайн компани, бусад үйл ажиллагаа явуулж байгаа бүхэл компаниуд маань одоо эмнэлгийн анхны тусламжийн одоо бүрэн хариуцаж ажиллахаар одоо төлөвлөд ажиллаж байна. Тэгэхээр зөвхөн заавал одоо халуун ч юм ампуторын гэхээс илүү гинтийн осол, гинтийн эрсдлээс эндээс 130 км явах боломжтой юу, боломжгүй юу. Тэгээд анхны тусламжийг бол энэ цаг алдалгүй үзүүлэхээр бид нар бол хамгийн их зорилго болгож ажиллаж байгаа.